За намайг Цэрэнживийн мөнхөр идэх. Би 1964 оны 7 сарын 15-нд Сүхбаатар аймгийн Дарин суманд төрсөн. Айлын 7 дахь хүүхэд, дээрээ 6 эгчтэй. Тэгээ намайг ойр дотны улсууд болохоор 6 эгчийн дараа 7 дахь хүү болохоор айлын нэлээ эрх хүүхэд байх хэрэгтэй ийм ойлголт багасаас манай ойр дотны улсууд өгөөд идэг байсан. Харин аав ээж маань бол намайг аль болохоор багаас маань бас ер нь ажил хөдөлмөрт ийм ойрхон явуулсан. Тэгээ тэрний хүчинд юм уу одоо би бас ажил хөдөлмөр бас гайгүй ажил төрөл ингээ хийгээ явж байна. Миний ажил амьдрал бол ер нь тэгээд Дарин суманд төрөөд 65 онд манай аав одоо Сүхбаатар аймгийн төвд хүнсний үйлдвэрийн даргаар шилжиж ирээд тэгээд баруун урт сумтайгаа холбогдсон. Ингээл одоо өнөөдөр 60 нас хүртэл одоо баруун урт сумтайгаа холбогдоод Сүхбаатар аймгийн хөгжил дэвшил, үйлдвэрлэл үйлчилгээ, банк, санхүү энэ бүх байгууллагын одоо хөгжил дэвшилтэнд гар бие оролцоод одоо хөгжүүлж чадсан байх, чадаагүй байх. Одоо энэ бүх юмд нь оролцоод амьдралаа. За энэ доктор бол мэдээж банкны системд одоо миний ажилласан 37 жил бол нэлээд томоохон байр суурь эзэлнэ. Тэгээ мөнгийг ер нь бол Монгол банкны журмаар энэ боодол мөнгөний бол хавирга гэж энгөр хэлж байгаа нь хавиргаар илүү дутууг бол захирал нэгэн бодогч хариуцах ёстой. Ширхгээр гарах илүү дутууг бол няруу хариуцдаг ийм журамтай. Банкны салбарт анх эхэлд оронгууд ер нь манай халдар дарга маань бол одоо ямар ч сургууль төгсөөд ирсэн хүнийг анх эхлээд мөнгө тоолохоос эхлээд ингээ банкны ажлыг багаас нь эхлүүлээд тэгээ өсөөд яваад байвал өөр дэвшүүлээд явдаг ийм л зарчимтай байсан. За би 1987 оны 4-р сарын 27-ны өдөр одоо энэ байшинд анх тэр хамгийн зүүнтлийн захын цонхонд хариуцлагын хурлаар ороод 28-ны өдөр нь одоо анх энэ Сүхбаатар аймагт улсын банкны конторт одоо энэ хаалгаар орсноор миний одоо банкнд 37 жилийн ажил амьдрал эхэлсэн юм аа. 88 онд нь тооцооны 2-р төв байгуулад 2-р төвийн эрхлэгчээр орчиж ажиллах тушаал аваад тэгээ аймгийн хуучин захиргаа байсан байшинд очисон. Энэ засвар хийгээгүй нөгөө хуучин захиргаа байж байгаад нүгөө явцсан. Тийм байр байсан нэг өрөө. Тэгээ тэрийг одоо засвар хийх үүргийг дарга маань надад өгөөд өөрсдөө бодож шунхтаад манай Нарантуяа гэдэг бас нэг ажилтан би тэр томилогдсон. Тэгээ ханан дээр нь ингээ боронзоор хээ хүртэл зохиод. Тэгээд нөгөө дэтгэврийн дарааллыг дэтгэвэр авдаг хүмүүсийн дараалал нэг банк байсан учраас нэг банкнд ирэх олон хүнд очир дараалал болдог байсан. Тэгээ тэр очир дараалалтай ажлыг манай тооцооны касст ирүүлсэн. Тэгээ манай тооцооны касст нөгөө ахмадуудыг яаж ойрчиллуулахгүй байх вэ гэдэг асуудал үүсээд тэгээ энэ пиавер мерзевтрээр дугаар хийгээд тэгээ гөгсцүүлийг ирэнгүүт нь дугаараа өгөө та ингэ сууж цаанаа ингэ буу халаад үеийнхэнтэйгээ байж бид нар дугаарыг чи яг дугаар болонгоо таныг дуудана тэнгүүд босч ирээд тэтгэврээ авчих гэл. Тэгээ дугаар тарааж өгөөд ингээд банкны үйл ажиллагааг явуулаад ахмадуудаас бас гайгүй сайшаал магтаал хүртээд за би 28 жил захирал хийхдээ 27 жилд энэ ширээндээ сууж байгаа. Энэ ширээ хоёрыг 27 жил солиогүй. За элэгдлүүд аль хэзээ дуусаад мэдээж дууссан. Гэхдээ өнөөдрийн ингээд шатанд ажиглуул энэ бол голөгдөхгүй л байх шиг байна, тийм ээ. Захирал ер нь орон нутагт ингээд захирлын ажлыг хийн гэдэг чинь бол нэг талаасаа ингээд сандыг нэг талаасаа цэвэрлэгч тийм нөгөө талаасаа бол тэгээ эдийн засаг судалгааны одоо олон төрлийн мэргэжил нөгөө талаасаа бүртгэлийн одоо бол өнгөрсөн жилээс эхлээд нөгөө бүртгэл мөнгө тоолох системээс QC-based систем шилжиж гисэн учраас бүх гүйдгийг одоо бид нар баталж байгаа. Тэгэхээр чи ингээ бүртгэл тооцооны системд байнга өөрөө байж ингээ батлаад явагдана. Тийм учраас залуу одоо захирлуудтай хандж хэлэхэд бол нэгдүгээр ажил юундаа бол өөрөө гүн үнэлгээ ороо тий хүн суртлын элементийг бүр өөрөөсөө санаатаагаар хол байлгаа. Гурав дахь юм бол аймгийнхаа эдийн засгийн нөхцөл байдалтай илүү сайн дотн танилцаа. Зөвхөн банк гэдэг талаасаа биш, яг бизнес хийж байгаа хүний нүдээр аймгийнхаа эдийн засаг руу оролцоод тэр танай аймгийн эдийн засаг хаана очиж доголдоод байна. Ер нь аймгийн дарга, аймгийн иргэдийн хурал, сумын дарга, сумын иргэдийн хурлууд ямар шийдвэр гарвал бизнес илүү төхөмтэй байна уу? Банк аливаа тэр талаас нь бэлхээд өгөөд банк болох гээд байна уу? Тэр хүмүүсэнд үр дүн очих гээд байна гэдэг талаас нь илүү одоо ойр дотнд хамтарч ажиллавал илүү үр дүнгээ
одоо Монгол банкны банкуудын үр өгөөжийг илүү газар дээр хөрсөн дээрээ буунаа. Тийм учраас манай захирлууд одоо энэ гурван зарчмыг баримталж ажиллавал илүү үр өгөөжтэй байх хаа гэж бодож байна.